ANN Fitness тоглогч эрүүл аминдин ирч хүч энэ бүгдийг тань ANN Fitness Club эдгээр бие чихээ эрүүл мэндээрээ бие чихээ сайн болсон их юм үзэж штэ. За манай ANN бүлүүд хүрсэн ирсэн билет үзэгч та бүхэнд өнөөдөр фитнесийн талаар хамгийн энгийн байдлаар ойлгуулахаар бид нэр бэлтгэл дараагаа сууж байна. За ингээд манай өнөөдрийн бэлтгэл үнэхээр үр дүнтэй болсон. Нэг бол өнөөдөр ямар нэг болсон. За өнөөдөр бэлтгэл маш сайн болсон. Өнөөдөр болохоор чэйжний болцсон, гарын болцсон ажилласан. Тийм бахаа цээж минь хэлсэн. Энэ бол манай клубын багш тасалжуулагч нар ер нь 7 хоногт нэг удаа хоорондоо ажлынхаа үр дүнгийн талаар цааш явуулах дэлхийн сургалтын талаар ер нь хоорондоо ярилцдаг л да. Эмэгтэй хүмүүс чи хөвчлэн орж ирэл гэдэг шүү дээ. Би амар том болчонтой болчихвол яах юм бэ гэж ярьж байна. Тэгээ тийм юм байхгүй л дээ. Угаасаа эмэгтэй хүн чинь тийм цаанаасаа байглаас зайсан болбраа эмэгтэйлэг тэг гормоныхын хувьд эрэгтэйгээсээ өөр ялгаатай байдаг болохоор тийм хурдан булчинлаг болчихно гэж байхгүй. Хамгийн гол нь зөв галбартал болно гэсэн. Одоо манай Сарангуй мөнхцөл хоёулаа одоо тэмцээнд оролцдог тамирчин байгаа шүү дээ. Сарангуй одоо Азийн хашаа за мөнхцөл бол бас Зүүн Азийн аврал шалгуур тэмцээний медальтай тамирчин байгаа. Тэгэхээр яг хүмүүс одоо эмэгтэй хүн бүр амар том булчинтай болчихвол яах вэ те? Одоо ингээд үзэхдээ харж байгаа баг. Ер нь жирийн яг эмэгтэй хүн шиг л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаар нэг жоохон тодруулаад яриад байсан. Мэргэжлийн түвшинд очиод ирэхээр мэдээж яг булчинтай болохын тулд зөх хэмжээний эрэгтэй хүн шиг бэлтгэл хийх ч юм уу те. Элдвэн ямар нэгэн тийм одоо зүгээр жирийн байгаа хүмүүсийн одоо хоолны дэглэм гэдэг мөртлөө өөрчлөгдөд тамирчин гэдэг утгаараа ондоо болоод ороод ирнэ шүү дээ. Тэгжээж л тэр булчин гэж гаргаж. Түүнээс биш одоо зүгээр л сонирхогч жирийн одоо клубт одоо сонирхоод энэ спортоор хичээл эрүүл мэндийг хамгаалъя. Хөдөлгөөнтэй бай гэсэн хүмүүсүүдийг учир зүггүй л нэг сарын дотор том булчинтай болчихно гэж яахгүй л те. За сарангуйг фитнесийн спорт хүмүүст ямар хэрэгтэй юм бэ? Хамгийн гол нь фитнесээр хөвшин залуу гэхгүй бүх насны хүмүүс хичээлэх боломжтой байдаг. Тэгээ хамгийн гол нь эрүүл мэндэд анхаарч фитнесийг сонгож хичээлэх нь бол зөвхөн Монгол биш бусад бүх гадны орнд бол фитнесийг сонгож хичээлэх нь маш их болсон. Хамгийн гол нь хүссэн галбар олж байгаа юм гэсэн тийм. Хамгийн гол нь фитнес чинь бусад спортоос ялгарх онцлог нь хүний бие галбарыг хүссэн хэмжээнд тийм ямар бие галбартай болмоор вэ тэр хүссэн хэмжээнд хүрдэгтэй байгаа шүү дээ. Тэгэл хамгийн гол нь хүмүүс амар та хөдөлгөөнтэй байх хэрэгтэй байхгүй. Одоо манай монголчууд чинь тэгэл тэгж шээ. Бүгдөө ингээл өглөө босонгуудаа цай цугуурчаал ажилдаа ярихад гартаа нэг өсрөл шатаар буухгүй лифтер буугаал явчихна. Тэгэл машиндаа суугаад очил нэг офисын газар ч суун байдалтай. Энд чинь хамгийн гол нь хөдөлгөөнгөө орчин сольж нөө эрүүл мэнд тэр нөө гоо сайхан галбар гэдэг чинь л үүсэж байгаа. Тэгэхээр эхнээсээ тоол заа. За эхлээд яа нэлээд биеийн галбарыг сайжруулах гэсэн тийм нэлээд гол юм. Дараа нь яг үгээр багц сая хийсэн. Эрүүл мэнд талаасаа гэх. За дээр нэг бол дахиад нэг юм өгөх гэдэг шиг. Мэдээж одоо юу бол та нэгэнтэйгээ гой сайхан биетэй болцсон юм бол те өөрөө биеийг хараад одоо сайхан сэтгэл санаа бүх талаар ангар орно биш хүчтэй болно. Өөртөө итгэлтэй. Итгэвтэй те чөлөө цагийн зөв өнгөрүүлдэг ч юм уу те айгу өөдрөг болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ боди фитнесээр хичээлээд ингээд тодорхой амжилтанд хүрээд одоо өөрөө те хүссэн зорилго хүрсэн юм бол өөрийгөө дахин бүтээж байгаа гэх юм байна л та. Тодорхой хэмжээний төсвөртэй болно тийм ээ. Зөв хоолтыг зөв мэдрэж ирнэ шүү дээ. Нэгсэндээ дотор гиз ходоод те 5 цулаа эрүүл авч явахын нэг зарчим болоод ирж байна. Тийм айгүй том юу болж байна. Бэлтгэл хийгээд байгаа мөртлөө замбруу гэдэл яваад байл бас зохихгүй тохиолдол байдаг юм чинь. Сөргөөр ч нөлөөлөөд ир өөрийнх нь биеэр үс мэдэгдээд байна. Тал бүр өвчтэй. Тийм яг тэр чи хамгийн гол нь биеийн хэвийн жин хадгалах боломжтой байдаг тийм фитнес спортоор хичээлсэн хүмүүс.
хүнийг залхаан цэрлүүлэхгүйгээр тэрнээсээ л хийж чадслаас аягаа сэтгэл ханамжин баталгаа авахар л хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо сүүлийн үед нөгөө хүүхдүүд зарим хүмүүс ч одоо 2-3 сар хичээлсэн ч юм ингээл орол ирдэж. Тэнгуутаа л ингэж хийдэг. Энүүгээрээ л явна. Тэгэл ийм л юм өргөжсэн гэж тэгдэг шүү дээ. Яг бидний одоо сүүлийн үеийн баримтлаад байгаа бидний хүмүүсийн одоо дасгалын график загвар хичээл гаргацсан байгаа шүү дээ. Хичээлийн загвар тэрэн дээр ч одоо хамгийн гол нь хүмүүст багахан ачаалаар өөрийнх нь хүний бие тохирсон ачаалаар ямар боломжийн өөрчлөлтийг хийж чадахгүй тэр боломжийн одоо тэр хичээл графикийг бид нэр гаргаж төлөвлөгөө хийлгэж байгаа шүү дээ. Зарим хүмүүс маань өдөр болоо хийгээд хэлдэг тийм. Тэр бас тодорхой хэмжээний өөрсдөө нөгөө ээлжинд хичээлж байгаа хүмүүстээр судалгаа хийгээд